ихтэй тоглоомлогоодоо чиний нэмэгдсэнийг нь хараад тэгээ шиний байна уу гэж хараад тэгсэн чинь нэлээд олон шиний нэмэгдсэн байхаа би бүгднлөө нь олж үзсэн. Тэгтээ замлын нь олж үзээгүй л дээ би өсчин хийсэн нэ дээ. Бас би зөндөө олон нууц талих гэж заваалсан. Бас би нэг өргөдөг шал шатгалсан. Тэгээд бас нэг хачаа авдагшгүй юм байсан. Тэгээд цаашаа явж болохгүй болохоор би үйдээд тэгээд ер нь бүүрэг хийгээд тэгээд бүүрэг рүү очсон. Тэгээд бүүрэгний газар дээр нэглээд талхаа тавиад тэгээд махаа тавиад дараа нь байцгаа тавиад тэгээд өнгөлцөө. Тэгээд юу тэгээд дээс нь юу тавиад тэгээд идүүлсэн чи идэхгүй байсан. Тэгээд би хүчээд идүүлсэн. Хүчээд идүүлээд тэгээд эндээсээ галсан. Тэгээд эндээсээ гараад нэг газар орсон чам хачин газар байсан. Тэгээд тэр газар нь таалагддаг болохоор би жоох энэ хөнгөл тэмдээд галсан. Тэр газаасаа. Тэгээд тайжсэн чи нэг шинэ юм байсан. Тэгээд чи шинэ олж утсан. Тэр нь нэг үсцэн шиг юм байсан олж утсгэд. Тэгээд би тавилгыг хийгээд тэгээд багсаг юм хийж явж байгаа. Энэ богино юм байна гэд хоёр дахь халтайг мэдээд их гайхсан. Тэгээд хоёр дахь юм бахтаа гэд. Тэгээд хоёр дахь халтайг харахад энэ бол үсчин байсан. Амар гомдын үсчин. Бүр явж үсчин байсан болохоор би их гомдж байгаа. Тэгтээ гоёсан. Тэгээд одоо бүтэн чиний давхуулын бууз тогтжуулахаас таа гэд алсан. Энэ бол их гоё бүйдэнтэй гоё юм байсан. Тэгээд үлдсэн өрөөнд нь тавилга байгаа юм болоо гэдгийг сайн мэдгүй тэгсэн амар гоё юм байсан. Тэгээд бас би зөндөө олон юм хийсэн. Чирээгээ тэнд тавиад юм хумаадсаад. Тэгээд бас амар гоё саналаад гуртын шидэтээ. Тэгээд за юунд явдлаа тэнд тавилгаа явж ирсэн те. Тэгээд тавилгаа тавиад нэг хачин юм галж ирсэн гайхаад тэгээд гэл галж ирсэн. Энэ гэлийг бол яг голлуулаад тавьсан дан чадаагүй өөр гэл галж ирнэ л гүдээ гэж утсан. Энэ нь болохоор нэг хачин гэл байсан. За тэгээд тавилгуудыг тавихад хевсээ тавьсан. Тэгээд нэг баахан дэлнүүдсэн. Тэгээд дэлнүүдийг нь тавьсан. Ягаан дээр сэнхэлдээл тэгээд шал дээр ягаан дээр тэгээд гоё цэцэг галж ирсэн. Тэгээд баахан дэлнүүд л байсан л та. Тэгтээ гоёсэн. Шээнээ нэг цэцэг тавьсан бэ. Бас дээдээс нь дээд тал дээр нь нэг юм тавьсан. Тэг ахаад нэг дээр бас нөгөө нэг шар өнгөтэй юм чинь нөгөө нэг зураг надад юу та тэгээд би амар гайхсан. Тэр нь тийм байсан бол би ямар тэнэг юм гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чи яг үнэндээ тэр нь бол миний их хэл цаахтай байсан юм лээ. Тэгээд нэр яаж тэгдэм бол гээд ингээд гайхсан. Үнхээр их гайхсан. Тэгээд гайхаад дараа нь ахаад юм байгааг харсан. Тэгээд тэр юм хаад ёо тэр юм аа гэд тэгээд энэ болох өсчний юм байсан. Би амар гонгирсан. Зөвхөн ус тасах юм байсан гэд бас хөшиг байсан. Тэгтээ тэр хөшгийг хаан тухайн үдээгүй нэлээ зэг авсан. Тэгээд тэр цагийн дээр нэлээ утсан. Тэгээд тэнд тавьсан. Гоёсэн. Тэгээд энэ одоо тэг би хөшгөө хаан тавих гээд энэ дараа муухай юм байна гэд тэгээд хөшгөө буцаж ийшлүүлээд тэгэж явсаар байсан. Тэгээд хөшгөө ийшлүүлээд тэгээд нэг гоё байна болсон гэж бодсон чи үгүй байсан. Дууссан. Тэгээд би хачин юм лөө тэгээд тэднээсээ гаргаад тэгээд гэж гайхаад тэгээд хөшгөө тавьсан байдаг. Би энэ хөшгөө тавихтаа нэлээ их цаг зарцуулсан. Тэгээд хөшиг маань нэг гоё болоогүй юм санагдсан. Нэлээ их цаг зарцуулсан болохоор надад нэлээ удсан, ажил утсан. Тэгээд би амар гоё тэл болоод тэгээд тэл төлөөр юунд тавиад хан олуулаад тэгээд хоёр захт нь гоё цэцэг тавьвал гоё юм болоо гэд хоёр цэцэг тавьсан. Тэгтээ нэг жил чинь арай галааг байгаа. Энэ амар гоё нэг үсчин шиг харагдсан. Тэгтээ би арай үсчин гэж боддог байсан. Үсмөсний зураг хад би өгн үсчин л гэж бодож байсан. Тэгээд энэ болохоор ахаад нэг тол галж ирсэн. Энэ одоо тавьчихсан мөнгөснэй болоод энд тавьчихсан чинь болохгүй байсан. Тэгээд би жоох явуулж үзчихээд үгүй энэ зураг хаачлаа муухай байна гэд
Тэгээд энэ захад ингэж тавьсан. Тэгээд тэл захаас гаргаад гоё гэрэл халсан. Тэгээд тэр гэлээ энэ нөгөө нэг төлөвний толныхаа хажууд тавьсан. Тэгээд дахиад нэг зураг гарч ирсэн. Тэгээд тэл зураг тавиад ирсэн. Дахиад нэг гоё юм гарсан. Зөндөө олон гоё юм гараадсан. Тэгээд би ингэж яваа дахиад нэг цэцэг гарсан. Тэгээд хоёр цэцэгтэй болоод тэгээд явж байгаа дахиад нэг гэлд гарсан. Тэгээд гэлэн тавьчихдаа гэсэн чинь адай муухандаа гэд болоод тэгээд өөр цонхны хажууд тавьд юм уу гэж байгаа. Өөр цонхны хажууд тавих болсон. Энэ цонхны хажууд гоё юм байна да гэд тэгээд ахаад бийсэн чинь нэг өлгүүр шиг юм гадалсан. Тэгээд би тэр өлгүүр шиг юм их гайхаад тэгээд би ингээд ахаад нэг юм байсан. Тэгээд ахаад нэг юм гаргаад шкаф гарч ирсэн. Тинтэй тэгээд дахиад нэг юм гарсан. Тинтэй тэгээд дахиад нэг юм гарсан. Тэгээд нэг усны юу шиг юм гараад ирсэн. Тэгээд 8 гарсан. Тэгээд хоёр дахь айлцгийн задлахад дахиад нэг юм байсан. Тэгээд нэг аим хатсан самтай юм байсан. Тэгээд би тэр самтай юмыг ойлгоогүй их гайхсан. Тэнд тавьчихсан болохгүй байсан. Тэгээд би тэр юмыг тавьж чаад болохгүй байсан болохоор тэр захад тавиад дараагийнхаа энэ тавьчихсан чинь болоод тэгээд тэнд тавиад тэнд тавьчаад тэгээд дараа нь дахиад нэг юм гаргаад тэгээд тэр гаргасан юм маань болохоор нэг би ямалтай сайн мэдгүй юу гаргасан юм бол тоо нэг бүүзэн шиг юм гаргасан байна дахиад тэгээд усуугаадаг юу гаргачаад тэдийг хаан тавих ойлгохгүй жоохон зовсон. Тэгээд зовчоод хаан тавих ойлгоод жоохон тэгээд нэг аим хатсан шампан шиг шидэ чимшиг хацсан юм гарч ирсэн. Тэгээд хоёр шиг гарч ирэхээр 8 гайхаад нэгэн толныхаа урд тавьсан. Тэгээд нөгөөдг нь болохоор зургнуудын хажууд тавиад тэгээд тэдийг болохоор энэ байхгүй байна гэд тэгээд ингээд юмныхаа байг сольж үзсэн. Тэрийг тэнд тавьчих юм бол тэгээд болчих юм байна штэ гэд юмныхаа байг солиод үзсэн чинь яг гоё таарад тэгээд буцаж юугаалсан чинь энийг жоохон холдуулах юм байна гэд тэгээд өлгөөр шиг юмтай таалсан. Бас нэг хачин байсан. Тэрний нэрийг сайн мэдэхгүй ч гэсэн нэг ус шиг хачин бод өнгөтэй. Тэгсэн давлгаалцсан юм шиг. Амд хачин байсан. Энэ болохоор нэг шкаф шиг. Тэгэхээр энэ байх юм шүү гэд нэг газар тавьсан. Тэгээд тавьсан газрынхаа дараа дахиад юмны ихэд бол ширээ байсан. Тэгээд тэр ширээ маань аим хачин ширээ байсан. Би тэр ширээндээ үнэхээр их гайхсан. Тэгээд гайхаж дараагийнх нь нэмийг хийсэн. Задлсан чинь нэг хачин юм галж ирсэн усны. Тэгээд би амар гайхаад байжсэн. Дараа нь тэгээд дахиад нэг юм галж ирэндээ гэд яг нээх гээд ийдсэн. Тэгээд нээсэн чинь нэг хачин юм галж ирэхээр нөө гэд тэнд тавьсан. Тэгээд цэцэг галж ирэхээр хажууд нь биш шампаны хажууд тавьсан. Тэгээд дахиад нэг цэцэг галж ирэхээр нөгөө талд нь тавьсан. Тэгээд хоёр талдаа цэцэгтэй шампан байна. Тэгээд ингээд хоёр хайлцаг дууссан. Одоо яг сүүлийн хайлцаг нь үлдсэн. Тэгээд ингээд сүүлийн хайлцгаа хийсэн. Сүүлийн хайлцгаа хийчихэд тэгээд дараа нь дахиад нэг юм нээсэн чинь тэр нь бол зөвхөн тавилгнууд гэсэн. Тэгээд би тавилгнуудаа хийжсэн. Энийг энэ тавьчихгүй юм шүү. Үгүй энэ байхгүй байна гэж бодоод тэгээд твсийг ажиллах гэж үзсэн. Тэгээд твсийг ажилласан чинь тэнд юмтай гэхэд энд байхгүй. Тэгээд би энд тавьсан. Энд тавиад байжсэн. Тэгээд дахиад нэг жижигхэн гоё саман хөвөл салсан. Тэгээд тэр хөвсөө тэнд тавиад тэгээд дараа нь нэг баримл шиг юм байсан. Цэцгэн үстэй баримл. Тэгээд тэрийг үүдэн дээр тавиад тэгээд дараа нь баахан алчуур байсан. Алчуурыг энэ тавьчихл яа тийм бол гэж бодоод тавьсан чинь эдгээр давхуулдаггүй. Тэгэхээр 8 гайхаад бэл заагаад шалан дээр шидээд тэгээд дахиад тавьсан чинь энэ зөвхөн нэгээ тавьдаг юм байна гэж бодоод тэгээд нэгээр нь тавьж ирснаас гээд тэгээд нөгөө нэг яа тийм бэлээ гэж дахиад нэг шампан галцсан. Тэгээд
нөгөө нэг энэ нэг саман ширээгээ нааслуулж байгаа ингээл тавьж байсан биш гэж би утсаа болоод энтэй жоохон асуултсан. Тэгээд бичлэг хийгээд инкүүс юм уу гэж бодсонгууд. Тэгээд лайк саба дадаа.